За өнөөдрийн бичлэг дээр бүр маш гоё ном сонгож авсан байгаа. Шүн дундын номын сан гээд англи зохиолчийн бичсэн олон улсын бестселлер ном байгаа. Олон улс дундаа ялангуяа Америк, Япон, Хятадд бол бүр үнэхээр шуугилж ирсэн ном байгаа. За энэ номыг юугаараа тийм онцгой болоод олон улсад бестселлер болж исэн бэ гэхээр номын зохиолч нь бол өөрөө олонний хайрыг бүр үнэхээр татдаг хүн байгаа. 75 оны энэ жил бол 50 настай хүн байгаа. Тэгээ номын зохиолч маань өөрийгөө танилцуулахдаа бол англи хүн, англи хэл уран зохиолын анги төгссөн, төгсөөд сэтгүүлчээр ажилладаг байсан. Тэгээд амьдралын хамгийн чухал зүйл бол 24 наснд нь сэтгэл зүйн бүр маш гүн хямралд орсон. 24 наснда яагаад амьдрах, юуны төлөө амьдрах учраа олохгүй өгөхөд бол бэлэн болчихсон. Маш гүн сэтгэл зүйн хямралд орсон байсан гэдэг. Тэгээ тэр үедээ бол өөрөө бичих маш дуртай учраас маш их зүйл бичиж дотоод руугаа өнгөж ууланд алхасныхаа хүчинд бол сэтгэл зүйн хямралаасаа давж гарч чадсан гэдэг. Тэгээ номын зохиолч маань сэтгэл зүйн хямралаасаа гарсныхаа дараа нийгмийг хараад үтсэн чинь нийгэмд өөртөө найдлахын хэрхэн амьдрах, яагаад амьдрах учраа олохгүй сэтгэл зүйн асуудалтай хүмүүс бүр боцноос нь маш их байдгийн байна гэдгийг анзаарч эхэлсэн гэдэг. Тэгээд номын зохиолч маань өөртөө адилхан тэгэж одоо бодлож төөрч явж байгаа хүмүүст энэ сэтгэл зүйн асуудлыг чинь шийдвэрлэх боломжтой шүү. Амьдрал бол маш утга учиртай. Амьдрах шалтгаан бол үргэлж байдгаа гэсэн мессежийг бол номоороо дамжуулаад өгдөг болсон. Ном шүүмжлэгчнээр ч гэсэн түүний номыг бол шүүмжлэхтэй сэтгэл зүйн асуудлыг бол бүр маш илэн далангүй нээггүй бичсэн гэж дүгндэг. Тэгэхээр номын зохиолч маань бол өөрөө яг тухайн үед юу мэдэрч байсан, ямар байсан бэ гэдгийг номон дээр бол маш нуугл дэлгэрэнгүй ярьт юм шиг байгаа. Тэгээ өнөөдрийн ном маань ч гэсэн бол түүний маш алдартай номуудын нэг байгаа. Шүн дундын номын сан гэдэг. За ингээд номынхон гол сэдвээр шууд оръё. За шүн дундын номын сан номын маань гол дүрийн эмэгтэй бол Нора Сид гэдэг эмэгтэй байгаа. 35 настай. За түүний хүүхэд нас нь бол аав, ээж, ахтайгаа өссөн. За ээж нь бол жоохон сэтгэл зүйн асуудалтай. Тэгээд аав ээж хоёр нь ахыг нь төрүүлэхэд хоёр биендээ хайртай байсан гэж магадгүй ч гэсэн түүнийг Нораг бол төрүүлэхэд бол хоёр биендээ бараг дургу болчихсон, харилцаа нь бол жоохон сэвтэй болчихсон байдаг. Яг тийм үедээ Нораг төрүүлсэн учраас аав ээж хоёр нь бол хоёулаа Нораг хангалттай хайрладаггүй. За ээж нь бол сэтгэл зүйн асуудалтай учраас Норатай бол тийм одоо гоё халуун дотны харилцааг үүсгэдэггүй. Харин түүний аав нь бол Норат тийм их хайртай биш. Гэхдээ Нораг бол чи усан сэлэлтээр явбал амжилтанд хүрнэ, чи бүр олимпийн аврах болох боломжтой гэд Нораг сэлэлтээр хичээлүүлдэг. Тэгээд Нораг сэлж байгаа тохиолдолд бол аав нь маш их дэмждэг, магтдаг. Сэлгээс өөр зүйлийг хийж ахт нь бол хизээч магтаж дэмждэггүй. Зөвхөн сэлэлтээрээ л яв гэж хэлдэг хүн байгаа. Тэгээд Нора өөрөө ч гэсэн сэлэлтээрээ амжилт үзүүлээд 14 наснда бол бүр яг үеийнхаа хүүхдүүд донд аварганд болчихсон байдаг. Гэхдээ усанд маш их сэлэх дуртай ч гэсэн усан сэлтээрээ авраг болоод тэмцээнд төрүүлээд олон хүний анхаарал татаад эхлэхээр Нора өөрөө бол айгүй ичимхий. Тэгээд тэмцээнд төрүүлээд олонний анхаарлыг татаад эхлэхээр бол өөрөө ичээд аавдаа би ингэ сэлхээ боллоо гэд хэлдэг. Тэгээд сэлхээ болсноос нь хойш бол аав нь бараг түүнийг амьдралын ачаа дараа гэж үздэг болж эхэлсэн. Түүнтэй бараг харьцаа болж эхэлсэн байгаа. За түүний ах нь болон Нора хоёул гоё дууны авьяастай. Тэгээд өсвөр наснда найзуудтайгаа нийлээд хамтлаг байгуулад дуулдаг болсон байдаг. Гэхдээ насан туршныхаа дараа Нора маань өөрийнхөө хайртай залуутай, найз залуутайгаа уулзраад тэгээд найз залуу нь өөрийг нь дуулахыг нь дэмждэггүй байдаг. Тэгээд түүнтэйгээ гэрлэхийн тулд хамтлагаасаа гардаг. Тэгээд хамтлагаасаа гарсныхаа дараа тэдний хамтлаг бол ингээд тарж бутарсан байдаг. Тэгээд тарж бутарснаас нь болоод ах нь бол Норад дургу болчихсон. Бид нар бол ингээд бүр дэлхийн хэмжээний рокод болох боломжтой байхад чи зүгээр ингээд найз залуугаасаа болоод хамтлагаа хайцсан гэд ах нь бол өөрөө түүнд дургу байдаг. Тэгээд найз залуутайгаа гэрлэх тохирсон өдрөөс нь 4 сарын өмнө түүний ээж нь нас орчдөг. Тэгээд ээжийнхээ ардаас гашуудлаа сайн шийдвэрлэж чадахгүй байсан учраас Нора маань гэрлэхээ болдог байгаа. Тэгээд гэрлэхээ болсныхаа дараа найз залуу нь бол архинд ороод орчдог. Тэгээд Нора маань бас ингээд хүний сайхан хүүхдийг архинд оруулчлаа даа гэсэн өөрөө бол гимшилтэй болчдаг. Тэгээд Нора маань одоо гэрлэхээ болоод ахтайгаа ч ингээ харьцаа болсон. Аав нь бас ээж нь бас ингээ нас барчихсан. Ер нь бол юм ганцаардал амьдрал руу ордог. Тэгээд өөрөө усан цэлхээ болчихсон, бас хөгжмөөс холцчихсан. Тэгээд одоо бол 35 настай хөгжмийн дэлгүүрт ажилладаг. Тэгээд нэг мууртай. Тэгээ муур нь нэг өдөр яг ингээд гэртээ ганцаараа байжсэн чинь хүн хаалгын ааш гэдэг нэг гой залуу хаалгын тогтдог байхгүй. Тэр залуу нь өөрийг нь уулна урд нь копи уяа гэд урьж байсан боловч Нора маань татгалзчихсэн тийм залуу байдаг. Тэгээд тэр залуунд гинт хаалгыг нь тогшоод тэгээд Нора бол өөрөө амар ганцаардж байгаа хүний мөрөөсөл болсон хаалгаа нээсэн чинь танаа муурчин зам дээр үхчихсэн байна. Машин дайруулад үхсэн юм шиг байна гэд хэлдэг. Тэгээд тэр хэлж байгаа ааш гэдэг залуу нь бол өөрөө мис засалж хүний их хэмж хүн байдаг. Тэгээд эмч хүн муурч үхсэн байна гэж хэлж байгаа юм чи яг л үхсэн юм байна да гэж бодоод нөгөө муурлага очсон чи яалтчгүй үхсэн байдаг. Тэгээд ааш нь бол түүний муурыг оршуулж өгдөг. Тэгээд би чи одоо ингээд ямар бүтлгүй юм бэ те
бүхэл энэ хорвоо дэлхий дээр байгаа миний юм ерөөсөө бүтэхгүй маа. Би ядаж ингээд нэг ганц муурыг ч олигтой хийж чадахгүй амт юм биш үү гэд бүр ингээд сэтгэлээр ундаг. Бүр л ингээд сэтгэл готрол зузаараад байдаг. Тэгэд өөрөө хөгжмийн дэлгүүрт ажилдаг байсан чинь ажилдаа очдог. Тэгээ ажилдаа очисон чинь нөгөө дэлгүүрийнх нь эзэн болохоор ингээд манай дэлгүүр олигтой ажиллаж чадахгүй байна. Чи дандаа л ингээд бүр нэг амьдрал дээр бүх юм бүтэхгүй байгаа юм шиг дэлгүүрт дүнсгэр царайлж сууснасаа болоод үйлчлүүлэгчдийг үргээгээд байна. Тийм учраас ингээд одоо чи манай дэлгүүрт ингээд ажиллах боломжгүй. Чиний дүнсгэр царайч л манай ингээд дэлгүүрийг бараг дампууруулах гээд байна гэж хэлээд ажлаас нь халдаг байгаа. Ингээд ноороо маань ганц уул мууртаа байсан чинь муур нас бараад ажлаа алдаад гэрлүүгээ явж идэг. Тэгээ гэрлүүгээ явж исэн чинь гинт утсан дуугарсан чинь өөрөө уул нэг гоё дуулдаг бас хөгжим тоглолдог төгөлдөр уур тоглолдог байсан учраас нэг хөршин өөрхөн хүүхдэд төгөлдөр хуур 7 хоногт нэг л цаг болон төгөлдөр хуур заалгадаг байсан юм билээ. Тэгээд тэр хүнээ заалгаснаа манай хүүхэд ингээд цаашаа төгөлдөр хуур заалгахаа боллоо гэд хэлдэг. Тэгээд ноороо маань танаа хүүхэд маш их авьяастайч гэд тайлбарсан боловч ингээд заалгах боломжгүй боллоо гэд уцаа тасалчдаг. Тэгээд ноороо маань гэртээ арсныхаа дараа бүр ингээд амар сэтгэлээр гутардаг. Тэгээд өөрийг нь ингээд баг харуулслын үер ингээд өөр дээр нь бууж ирдэг байхгүй юу? Тэр үед тэгсэн бол, тэр үед ингэсэн бол гэд. Тэгээд энэ шүн дундын номын сан маань ер нь бол харуулслын тухай ном байгаа. Хүмүүс бид нэр ямар их өнгөрсөн зүйлдээ харамсдаг вэ? Тэр зүйлийг тэгээд өөрчилсөн бол, тэгсэн бол, тэр үед би тэр хүнд нэг сайхан хандсан бол, тэгсэн бол гэл ямар их зүйлд бид нэр харамсдаг вэ? Тэр зүйл арай өөрөөр ирсэн бол өнөөдөр ямар байх байсан бол гэж хий дими ямар их өөрсдөө ургуулan боддог вэ гэдгийг бол харуулсан ном байдаг. За тэгээд ноороо маань ингээд маш их өнгөрсөн зүйлсүүдтэй харамсаад тэгээд амиа орлохоор шийдээд унтуулдаг им маш их хэмжээгээр уучдаг байгаа. Тэгээд эмээ угаад унтсан чинь гинт нүдэ нэгээс сэрсэн чинь үл танигдах хизээж очиж үзэж байгаагүй маш том номын сан дотор сэрдэг. Тэгээ тэр номын сан дотор нь бол маш их ном байгаа ч гэсэн ерөөсөө гарчиггүй дандаа ногоон өнгөтэй. Гэхдээ ногоон өнгө нь адилхан ногоон биш. Тийм тод ногоон, бүдэг ногоон, намин ногоон, өвсний ногоон гэх мэтлэн ирээд бүр маш олон төрлийн ногоон өнгөтэй номнор өөр ногоон өнгөтэй. Тэгээ бүгдээрээ өндөр нь адилхан ч гэсэн зузаан нь бол дандаа тийм өөр тийм сонин номын сан дотор сэрдэг. Тэгээд номын сан дотор нь болохоор өөрөх нь 10 жилийнхэн сургуульд байсан номын сан чинь сууж идэг. Тэр номын сан чинь болохоор 10 жилд байхад нь аав нас орчлаа гэсэн мэдээг түнд дуулгаж ирсэн. Тэгээд ноороо маань яах учраа олохгүй уйлж яхад нь тэрврээд зүгээрээ бүх юм сайхан болно гэд хэлжсэн тэр хүүхэд насныхан номын сан чинь тэр номын сан дотор байдаг. Тэгээд ноороо гайхаад хүүе хатагтаа ээлэн байж штэ гэд нөгөө номын санчаа танаад хатагтаа ээлэн би үхчихсэн үү, энд би юу болоод байна, энэ ямар газар вэ, би үхээд энэ газар дээр ирсэн юм уу гэд асуудаг. Тэгээд нөгөө номын санчин энэ явчи бол хараахан үхээг байна. Энэ бол үхэлж биш, амьдралч биш, үхэл амьдралын голд байдаг номын санд чи ирсэн байна гэж тэгсэн чинь нөгөө сэтгэл гутралд орсон ноороо маань тэр мэдээг сонсноо. Юу вэ, би алигтай хүн үхэж чаддаггүй хүү юм уу? Үхийгээд бодоод үхэх шийдвэр гаргасан ч гэсэн үхэж чадахгүй тэр үхэл амьдралын зааг дээр ирчихэж байгаа мó гэл гутардаг. Тэгээд тэгсэн чинь нөгөө хатагтаа ээлмэн чи энэ газар ирсэн гэдэг чинь учиртай. Зүгээр хүмүүс энэ газар ирдэггүй маа. Энэ бол ингээд чамд дахин амьдрах боломж байгаа гэсэн үг ээ. Гэхдээ чи бол ингээд өнгөрсөн амьдралдаа тэр зүйлээ би өөрчилсөн бол, тэр үед би өөр сонголт хийсэн бол яах байсан бол гэж харамсдаг л үсттэй. Ер нь бол энэ газар бол тийм маш их харамсалтай. Тэгэж өнгөрсөндөө маш их харамсдаг хүмүүс энэ газар ирд юм аа. Тэгээд энэ дотор байгаа ном бол бүгдээрээ чиний амьдрал. Гэхдээ чи нэг сонголт хийсэн бол тэр сонголтоос ч хамаарат ирээдүйн чи амьдрал бүгдээрээ өөрчлөгддөг. Тэгэхээр энэ дотор байгаа бүх ном бол хязгааргүй олон чиний амьдрах боломжтой байсан хувилбар. Тэгээ номын сан чинь чиний язгуур бие буюу нөгөө им уугаад унтцсан байгаа яг өөрөх нь махан бие байгаа шүү дээ. Тэр язгуур бие чинь үхэхээс өмнө чи энэ олон амьдрал тундаас өөрийнхөө амьдрахыг хүсэж байгаа амьдралаа сонгоод амьдрч болно. Энэ олон ном болгон бүгдээрээ өөр амьдралыг илэрхийлж байгаа. Тэгэхээр чи нэг амьдралаар нь ороод амьдрч үзээд хэрвээ тэр амьдрал чамд үнэхээр 100% таалагдах юм бол тэр амьдралтаа үрдүүлдээд тэр хувилбараараа амьдрч болно. Харин тэр амьдрал чинь чамд хэрвээ таалагдахгүй байх юм бол буцаад энэ номын сандаа ирээд нөгөө язгуур бие чинь бүхээс өмнө дахиад өөр амьдралуудыг туршиж болно. Тэгээд тэр олон амьдралыг туршиж үзсэн ч гэсэн бүгдээрээ таалагдахгүй бол ингээд язгуур бие чинь үхээд тэгээд дуусч болно гэд хэлдэг. Тэнд нь ингээд дан ногоон ном байгаа гэд тэгсэн шүү дээ. Тэгсэн чинь тэр ногоон номд нь ганцхан нэг юм саарл ном байдаг байхгүй. Тэгээд нөгөө номын санч маань тэр саарл номыг авчираад өгдөг. Тэгээ харахад бол зүгээр юм саарл ном хэрний өргөөд үтсэн чинь бүр маш хүнд зузаан ном байдаг. Тэгээд тэр ном нь амар ном бэ гэхээр харуулслын ном байгаа. Ноороо маань төрсэн цагаас ахуулаад 35 нас хүртлээр би одоо өглөөнийхөө цаг уудаг байж гэдгээс ахуулаад би одоо найз залуугаасаа салдаггүй байж гих мэт бүр жижиг том бүх харуулслууд нь тэр номон дээр нь байгаа. Тэгээд
0-оос 35 нас хүртэл ингээд насаар нь хуваачсан байгаа. Тэгэнгүүт 1 нас 2 настай бол харуулслын юмнууд нь бага байгаа шүү дээ. Тэгэнгүүт 34 нас 35 нас гэнхүү тэр номнуудынх нь бүлэг нь бол бүр зузааж байгаа тийм харуулслын номыг өгдөг. Тэгээд номын сан чинь тэр үед би буруу сонголтыг хийсэн. Тэр сонголтыг би ингээд зөв сонголт болгоод өөрчлөөд тэгээд тэр амьдрал руу ормоор байна гэд хэлэх юм бол тэр номыг чинь би чамд олж өгөх болно гэд номын сан чинь хэлдэг. Тэгсэн чинь нөгөө Нора маань тэр харуулслын номыг дэлгээд өгсөн чинь бүр маш хэцүү байдаг. Тэрэн дээр нь тий аавынхаа үгэнд ордог байж, ээжтэйгээ сайхан харилцдаг байж, ахтайгаа эвтэй байдаг байж, найз залуутайгаа хамт байдаг байж, хүүхэдтэй гаргадаг байж гэх мэтчлэн ингээд бүр харуулслууд нь нөгөө номноос нь ундарч яадаг. Тэгээд Нора маань тэрийгэ бүр ингээд харж дийлэхгүй нүдээ аниад байжсэн чинь номын сан чинь ирснээ нүдээ аних биш ээ, номоо хаа. Наад номыг чинь чи өөрөө л хаач чадна. Чи л өөрөө хаах хэрэгтэй гэд тэгсэн чинь Нора нь арай гэж нэг ингээд сэхий ороод нөгөө номоо хаадаг. Тэгээд тэр их бүр харуулслуудаа харцсан учраас би өхмээр байна. Би ямар ч амьдралаар амьдрахыг хүсэхгүй байна гэд хэлдэг. Тэгсэн чинь номын сан чинь үгүй наад харуулслаа бити бодоод гол нь наад харуулслаа чинь чамд харуулж байгаа шалтгаан нь наадхаа тэгээд яаж өөрчилмөр байгаагаа надад хэл гээд штэ гэд хэлдэг. Тэгээд тэгсэн чинь Нора маань нөгөө найз залуугаасаа салцсан. Тэгээд найз залуу нь өөрөөс нь саснаас нь болоод архинд орсон учраас за би ингээд найз залуугаасаа салаагүй амьдрал руугаа ормоор байна гэд хэлдэг. Тэгсэн чинь номын сан нь бүр ингээл номнууд нь бүр амар хурдан эргээл тэгэл тэр дундаас нь номын сан чинь яг тэр найз залуугаасаа салаагүй байгаа амьдралынхын номыг олоод Нороод өгдөг. Тэгэнгүүт Нора тэр номынхоо эхний мөрийг гаргаад унших юм бол тэр амьдрал руугаа шууд өсрээд орчдөг байгаа. Тэгэл Нора маань эхний номоо дэлгээл даан бит хоёр салаагүй хамтдаа гэрэлсэн. Тэгээд яг дааны мөрөөдлийн дагуу бит хоёр англи тийм хөдөөний тосгонд английн уламжлалт маягийн пабыг ажиллуулж байгаа тэр амьдрал руу орно гэд ингээд уншаад тэгээд тэр амьдрал руугаа орчдөг. Тэгээд тэр амьдралдаа очисон чинь яг жинхнээсээ нөгөө найз залуутайгаа гэрэлчихсэн тийм амьдрал руу ордог. Тэгээд өөрөө тэр амьдрал руугаа орсон чинь өсгийтэй гуталтай ингээд жисэн як макта өмнөх амьдралаасаа бол бүр хамаагүй гой царай зүстэй тийм хувцастай тийм амьдрал руу орчдөг. Тэгээд найз залуугаа хараад бүр ингээд амар баярлал хүүе чи чадсан байж тээ чи надад ярьдаг байсан яг нөгөө мөрөөдлийнхөө пабыг байгуулсан байж тээ ямар гайхалтай юм бэ гэж залуудаа магтаал нөхөр нь бүр гайхаад яг бол нөхөр нь бол ингээд их нэртэйгээ хамт амьдарч исэн баг штэ гинтл ингээд Нора маань өөрөө л ингээд солигдоод ороод ирсэн учраас нөхрийнхөө хувьд бол хамт л амьдардаг эхнэр нь гинт өөрийг нь магтаад захтаад ингээд гинт танихгүй шиг царайлаад байгаа болохоор нөхөр нь бол ингээд гайхаад хүлээж авдаг өөрөө бол ингээд амар баярлаад нөхөртөөгөө юм яриад байгаа ч гэсэн нөхөр нь бол өөрт нь бараг жоохон дургу байгаад идэг нэг амар ингээд харцдаггүй. Тэгээд тэр амьдралтаа бол ингээд нөхөр нь өөрт нь ингээд дургу байдаг. Тэгээд юм ярьж байхдаа ингээд нөхрөөсөө чи яасан бэ? Ягаад надтай ингээд би их сайн ярихгүй байгаа юм бэ гэж асуусан чинь нөхөр нь ингээд юм ярьж ягаад ингээд яасан би ингээд би зүгээр байдгаараа байж тээ гэд ингээд юм ярьж байхдаа дундуураа өөрөө ихнэрээ араар нь тавьж исэн гэдгээ дундуур нь ам алдаад хилчдэг. Ягаад гэвэл ам алдаад хилж байгаа ч хэлж гин гэж илэрхийлж байгаа ч гэсэн угаасаа тэр чинь ингээд хоорондоо мэддэг л асуудал гэсэн үг шүү дээ. Нора маань л ингээд мэдгүй амьдрал руу орцсон болохоос ш. Тэгээд яасан бэ чи бас л ингээд миний араар тавьсан юмыг ярих гад ингээд намайг ингээд залхаагаад байгаа мó гэл тэгсэн чинь Нора чи намайг араар тавьж исэн юм уу? Чи нөгөө язгуур амьдралт те амьдралд бол ингээд чи миний ардаас гүүгээд надтай суун надад хайртай гэж тэгжсэн. Тэгээд би чамтаа суугаагүйгээс болоод бараг чиний амьдрал сүрээд чи архинд орсон штэ гэж дотроо бодоод ингээд гайхаад тэгээд чи миний ардаас тэгэж гүйдэг байсан хэрнээ би чамтаа энэ амьдралд суудсан чинь чи надад дургу болоод тэгээд бүр ингээд миний араар тавьчихж байгаа мүү гэд ингээд бүр ингээд амар гайхаад шоконд орчдог. Тэгээд нөгөө нөхөр нь бүр ингээд амар их арх уугаал тэгээд арх өнөртүүлсэн биеэс нь арх өнөртсөн байдаг. Тэгээд Нора маань дотроо бодохдоо би салаад чиний амьдралыг ингээс сүтгээд чамайг архинд оруулсан биш. Би чамтаа суусан суугаагүй л чи архинд орох хүн байсан юм байна гэж бодоод сэтгэлээр унаад тэр амьдралаар амьдрмааргүй санагдсан чинь шууд хормын дотор нөгөө номын саналгаа буцаад хүрээд ирдэг. Тэгээд буцаж хурж ирснээр нөгөө номын санчтаа юу вэ би ингээд найз залуутайгаа гэрлээгүүдээ маш их харамсчихсан. Түүнийг архинд оруулчихсан юм байна гэж өөрөө маш их гэмшижсэн чинь надтай гэрэлсэн гэрлээгүү л тэр архинд орох байсан юм бэ. Тэрнээс гадна бүр миний надад хайртай гэжсэн хэрнээ тэгээд ингээд надтай суусан бол бүр ингээд надад маг үзий ядах байсан юм байна штэ гэж хэлдэг. Тэгээд ингээд хэлж явах хооронд нь нөгөө амар зузаан харуулслын хүнд номноос нь тэрнтэй би суух байсан гэдэг хэсэг нь ингээд алга болдог. Ном нь ингээд жоохон хөндмөрдөг. Тэгээд тэгсэн чинь нөгөө номын сан чинь ингээд чамд ийм хязгааргүй олон боломж байна. Чи өөр амьдралыг дахиад сонгоод үзгээл тэгсэн чинь нөгөөтг чинь муурн нас барцсан. Муурандаа бүр амар хайртайсан болохоор муурн нас барцсанд харамсаад миний муур гадаа гараад машинд хариулаад өгсөн юм аа. Тэгэхээр миний муур гэрээсээ гараагүй амьдрал руу ормоор байна гэд хэлдэг. Тэгэл нөгөө номын сан амар хурдан ирэснээр номын сан чинь дахиад нэг ном гаргаж ирэл нөгөөтгөнд өгдөг. Тэгээд тэгсэн чинь нөгөөт чинь эхний мөрийг уншаал миний муур гэрээсээ гараагүй гэл эхний мөрийг нь уншингууд нөгөө амьдрал руугаа өсрөөл орчдөг.
Тэгэл орсноо орон дээр яг нэг хуучин гэртээ сэрдэг байхгүй. Тэгэл сэрэл нөгөө амар баярлал нөгөө хайртай муур нь амьд байгаа юм чинь ингээл wallet гэл нөгөө муура хайсан чинь муур нь ерөөсөө олддоггүй. Тэгэл бүр ингээл бүтэн өрөө 0 мэл руугаа ороод хайгаад олдохгүйсэн чинь муур нь орон доор нь хөвтчихэд байхгүй. Тэгэл амар баярлал wallet гэл нөгөө муурандаа хүрсэн чинь муурных нь би бүр ингээд хөтөр үхсэн байж идэв. Тэгээд бүр хүүе миний муур гэрээсээ гараагүй машин дариулаагүй гэж яагаад үхсэн байгаа юм бэ гэл амар гунихрангууд нөгөө намын сан руугаа буцаад очичдаг. Тэгээд намын сан руугаа буцаад очиод байгаа нь тэр нөгөө шинэ очисон амьдралдаа амар гоё аз жаргалтай амьдрах юм бол тэр амьдралдаа үлдэнэ. Харин тэр амьдралдаа гуниж гутраад амьдрмааргүй санагдах юм бол намын сан руугаа буцаж ирэх байхгүй. Тэнгүүд нөгөө муур нүхцэн байхыг хараад маш их гутрангуудаа буцаад намын сандаа хүрээд ирдэг. Тэгээд намын сан руугаа буцаж ирээд ингээд амар уйлаад намын санчтаа миний муур үхсэн байж тээ тэр уул машин дариулаад өгсөн. Тэгээд гэрээсээ гараагүй жиж яагаад үхсэн бэ гэл ингээд амар уйлдаг. Тэгээд тэгсэн чинь нөгөө намын сан чинь хэлэхдээ машин зам дээр үхсэн байлаа гэх тэр заавал машин дайруулсан гэсэн үг биш шүү дээ. Тэгээд нөгөө намын сан чинь тайлбарлахдаа ер нь бол ингээд тэр эмэгтэй амьдрал ингээд олон хувилбартай байгаа шиг чиний муурны амьдрал ч гэсэн юм олон хувилбар байгаа. Тэгээд чиний муурны амьдралын хувьд бол чиний яг язгуур амьдрал жинхэнэ өөрийн чинь тэр машин зам дээр муур нүхсэн байгаа тэр язгуур амьдрал болон чиний сая очиж үтсэн энэ хоёр амьдралаас бусад амьдрал дээр нь бол чиний муур аль хизээнэ маш эрт өвчтдөг ээ. Тэгээ чиний муур ч юм бол чамтай ямар ч хамааралгүй төрөлхийн өвчтөй байсан. Тэгээ тийм төрөлхийн өвчтөй амьтны хасрамжийн газар амьдарч исэн муурыг чи олоод хамгийн сайнаараа тижээсэн. Тэр амьдарч болох байсан олон хувилбар дундаасаа чамтай учирсантай хамгийн сайхнаараа амьдэрсэн юм а. Тэгээд муур гэдэг амьд чинь өөрөө үхлээ мэдэрдэг. Тэгээд чи түүнийг маш их хайрлаж байсан учраас чиний нүдний чи өмнө үхлээ мэдүүлэхийг хүсээг учраас тэр гадаа гараад машин зам дээр үхсэн байхаа гэд хэлдэг. Тэгээд тэгсэн чинь нөгөө ноороо маань би чинь ядаж ингээд муурны ч нэг эзэн байж чадхааргүй амт юм биш дээ гэж бодож исэн бол нөгөө харуулслын номноос мууртай холбоотой зүйл ингээд алга болоод хөнгөрдөг. Тэгээд өөрөө л хүн худлаад шал дэмий би тэгсэн бол би тийм зөв сонголтыг хийсэн бол би тэгсэн бол тэрний амьдрал тийм байхаас нь тэгэх байсан би л нэг муухай сонголт хийчлээ гэж дандаа л ингээд өөртөө бурууг өгөөл ингээд харамсаал амьдэрдэг байтал тэр өөрөөс нь бусад тэр зүйлсүүд нь ерөөсөө болох юм болтгоороо байсан юм байна штэ гэдгийг бас ингээд айгуу гоё харуулдаг. Тэгээд нөгөө ноороо маань гайхаад асуудаг байхгүй намын санчаас та ингээд миний муурны амьдралын хувь тавилан мэдчихсэн. Тэгчээд яагаад надад хэлэлгүйгээр заавал намайг нэг энэ амьдрал руу ороод үхсэн муурныхаа хүүтэн биеийг бариулаад ингэж юм гонигтай зүйлийг яагаад үзүүлж байгаа юм бэ? Зүгээр л надад ингээд анханасаа муурчин ийм өвчтөй байсан гэж хэлчихгүй яасан юм бэ гэж тэгсэн чинь намын санчин зарим зүйлийг бидний яг зүгээр амьдрч үзчихээж яг туулж үзчихээж биеэрээ мэдэрч ижил яг ойлгох юм аа. Тэгэхээр чи өөрөө ингээд яг очоод өөрийнхөө биеэр мэдэрснийхаа хүчинд ингээд би ядаж муурны эзэн байх чадaltaгүй амт юм байна гэж өөрийгөө голдог байснаа ингээд болж байгаа бидтэй гэж тэгсэн чинь тэр харуулслынхаа номноос мууртай холбоотой хэсэг нь ингээд алга болдог байгаа. За тэгээд түүний дараа нөгөө намын санчин дахиад чи тэгвэл одоо яг ямар амьдралаар амьдрмаар юм дахиад бодоод үз дахиад чамд ингээд хязгааргүй олон боломж юм. Тэгэхээр энэ донд аз жаргалтай сайхан амжилттай тийм амьдрал бол зөндөө байгаа. Тийм учраас чи яг бодож байгаа дахиад нэг амьдрал сонгоо гэд хэлдэг. Тэгээ ноороо манд ботсон чинь ингээд ямар амьдралаар сонгохоо ингээд сайн мэдэхгүй бодоод байжсэн чинь нөгөө өөрийнх нь нэг ганц easy гэдэг нэг аягүй сайн найз нэдэг байхгүй. Тэгээ тэр easy нь болохоор өөрийг нь нөгөө нөхрөөсөө салсныхын дараа чи одоо ингэж гунж гутарж ингэж байж хахад найз нь Австрали явж байгаа. Найзтайгаа хамт Австрали явж байгаа. Хоёулаа тэнд очиод гоё сураад ажиллаад амьдраад аягүй сайхан амьдрья гэд Австрали явъя гэд гуйж исэн байдаг. Тэгсэн чинь нөгөөх маань сэтгэл готролд орсон учраас яваагүй байдаг. Тэгэнгүүт тэгээд яваагүй найзыгаа бас яваагүй дээ найзыгаа гомдоочлоо доо гэсэн тийм гимшилтэй байсан. Тэгээд намын санчаад би easy найзтайгаа Австрали явсан тэр амьдралыг очиж үзмээр байна гэд хэлдэг. Тэгээд Австралид очдог байхгүй. Тэгсэн чинь Австралид очиод аягүй гоё сэлж байгаа л гэрлүүгээ очдог. Тэгээ гэрлүүг очсон чинь нөгөө easy яг найз нь байдгүй. Зүгээр нэг өөр эмэгтэй байж идэг. Тэр эмэгтэй нь бол ингээд аягүй жоохон царай зүс аягүй муутай хар тамхи татдаг тийм эмэгтэй байдаг байхгүй. Тэгээд нөгөөд чинь гайхаад easy хайчсан юм бэ гэж тэгсэн чинь юу яриад байгаа юм бэ? Танаа easy ч аль хэзээ нэг хөгцсөн бидтэй гэдэг нөгөө эмэгтэй нь хэлдэг. Тэгээд нөгөөд чинь амар гайхаад ингээд юугаар Google-с easy гэд хайгаад машины аслаар хөгцсөн гэж хэлсэн болохоор easy-гийн ингээд машины асал гэд хайгаад үздэг. Тэгсэн чинь Австралийнх нь мэдэн дээр нөгөө easy ч өөрөө англи эмэгтэй юмчтэй Их Британий ингээд эмэгтэй машины аслаар нас орлаа гэсэн мэдээ байгааг олоод уншдаг. Тэгээд машины аслаар нас орсон байдаг. Тэгсэн чинь яг өөрөө ноороо тэр мэдээнд нь ярилцлага өгсөн байдаг. Ярилцлага өгтөө миний төрсөн өдөр болсон юм аа. Тэгээд манай easy найз маань миний төрсөн өдөрт ирж яагаад ингээд нас орчлаа гэд ингээд мэдүүлэг өгсөн байдаг. Тэгээд нөгөө мэдээг нь уншчаад юу вэ миний хайртай найз миний төрсөн өдөрт ирэх гээд
ингээд нас орсон юм биш үү? Би Австрали явснаас болоод нас орсон биш үү? Миний язгуур амьдрал дээр бол манай Изи найз маань амьд байгаа шүү дээ. Тэгэхээр би Австрали яваагүй нь болсон биш үү? Яана гэд ингээд харамсаад бас номын сан руугаа буцаад очичдаг. Тэгээ буцаж очсныхаа дараа номын санчтаа би ингээд найзыгаа гомдоочлоо гэж бодоод айгүйх ингээд харамсаж ирсэн шүү дээ. Найзтайгаа явсан бол Австралид очивол намайг ямар амьдрал хүлээх байгаа бол би энэ сонголтоо өөрчилсөн бол би сайхан амьдрах байсан байх таа гэл ингээл амар харамсаж ирсэн штэ гэл хэлдэг. Тэгээд одоо ингээд тэгээд би одоо тэр Изитэйгээ Австрали явсан ч тэр нөхөртөөгөө суусан ч тэр муурмаач тэр ингээд ер нь миний ингээд амьдрал бүгдээрээ л ингээд уйтахар гонхтой юм биш үү? Ямар ч амьдралаар үдсэн тэр амьдралд дандаа л ингээд болохгүй бүтгүй юмнар байгаад нь штэ. Тэгэхээр би ер нь ямар ч амьдралаар амжилт байгаад хэрэггүй юм байна. Би ер нь нэг зөв үхээд өгөө гэл хэлдэг. Тэгсэн чинь номын сан чинь үгүй ээ, чи өөрөө сайн бодох хэрэгтэй. Энд хязгааргүй олон амьдрал байгаа гэж тэгдэг. Тэгсэн чинь нөгөө Нора маань бодож байгаа бол за тэгвэл би бүр ингээд амар амжилттай амьдралыг сонгомоор байна. Аав маань намайг усан сэлтээр явбал олимпийн авраг болж чадна гэдэг байсан. Тэгвэл би усан сэлтээрээ бүр ингээд тууштай хичээлээд усан сэлтээрээ амжилт гаргаж байгаа би тэр амьдрал руу очио гэд хэлдэг. Тэгээд тэгсэн чинь жинхнээсээ Нора маань одоо олимпийн авраг 28 наснда өөрөө одоо 35 настай шүү дээ. 28 наснда олимпийн авраг болоод дэлхийн дээд амжилтыг, дэлхийн рекордыг эвдээд өөрийнхөө шинэ рекордыг тогтоогоод 28 наснда зодог тайлсан. 35 наснда бол бүр ингээд TED Med дээр ихтгэл тавьдаг. Түүний яриаг нь сонсгож хүмүүс бүр ингээд улаардаг, бүр тийм амар лаг тийм тамирчин болцсон байдаг байхгүй юу. Тэгээд тэгсэн чинь яг уцаар нь ингээд аав нь залхахтыг. Уул нь өөрх нь язгуур амьдрал дээр нь бол аав нь аль эрт нас орсон. Тэгсэн чинь тэр усан сэлтийн олимпийн авраг болсон амьдрал дээр нь болохоор аав нь амьд байдаг байхгүй юу. Тэгсэн чинь нөгөө Нораач ингээд амар баярлал, догтлол, гайхаал. Аваа та уул нь ингээд нөгөө язгуур амьдралаа яриад та уулын тэдэн настадаа ингээд амар өвдөжсэн штэ. Гэхдээ ингээд та одоо ингээд амьд байна штэ гэж тэгсэн чинь аав нь тийштэй тэр үед би жоохон өвдсөн. Гэхдээ ингээд сайхан даваад гарцсан штэ. Ямар ч асуудалгүй давсан. Одоо л хэдүүлээ сайхан амьдарч штэ гэж уцаар ярьдаг. Тэгээд нөгөө уцаар яриад Нораач аав нь амьд байгаад бүр ингээд амар баярлдаг. Тэгээд Нораа өөрөө яг тэр өдрөө тэр амьдрал руугаа орсон өдрөө нэг юм ихтгэл тавих байж таардаг байхгүй. Тэгээд ихтгэлээ тавих гад гарсан чинь өөрийнх нь өрөөнийх нь гадаа ах нь хүлээж идэв. Уул нь язгуур амьдрал дээр нь бол ах нь бол түүнийг баг ингээл нөгөө хамтлагаасаа гарцсан учраас өөрөө рок од болох байсан чинь чи хамтлагаасаа гараад манай хамтлагийг тарааснасаа болоод бид нэр ингээд амжилт үзүүлээгүй гэдэг ах нь ер нь бол өөрт нь аюу муухай ханддаг, өөрийг нь үл тоодог, өөрийг нь ад үздэг хүн байдаг байхгүй. Тэгсэн чинь энэ өөрөө олимпийн авраг болсон амьдрал дээр нь ах нь өөрөх нь менежер болсон байдаг. Тэгээд ах нь өөрөө ижил хүссэн байж таардаг байхгүй. Тэгээд язгуур амьдрал дээр нь бол ижил хүссэн гэдгээ нууж муугаад ингээд жоохон бодлоод амьдарч идэг. Харин тэр олимпийн авраг болсон амьдрал дээр нь бол ах нь өөрөх яг хайртай залуутайгаа гэр бүл болчихсон тийм амар гоё болсон байдаг байхгүй. Тэгээ ахыгаа хараад, аавыгаа хараад хүүе би гэр бүлийнхаа амьдралд ингэж их нөлөө үзүүлж чадах байсан юм уу гэж бодоод бас ингээд харамсдаг. Би анханасаа л энэ замаар явдаг байжээ гэж харамсдаг. Тэгээд ахтайгаа юм ярьж байсан чинь ах нь ахаасаа ээж яасан бэ гэдээ асуудаг байхгүй. Өөрх нь язгуур амьдрал дээр бол ээж нь амьд нөгөө бүр хурим их хүртэл амьдэрсэн байдаг шүү дээ. Тэгсэн чинь энэ усан сэлтийн амьдрал дээр нь ээж нь нас орсон байдیں۔ Тэгээд гайхаад ээж яагаад ийм эрт нас орчиж байгаа юм бэ? Уул нь ингэж нас орох ёсгүй байсан шүү дээ гэд асуусан чинь аав нь ихнэрээ өөрх нь ээжийг нь одоо араар нь тавиад өөр хүнтэй өөр тамирчны ээжтэй суугаад явцсан байдаг. Тэгсэн чинь ээж нь нөгөө хаягдсныхаа дараа архинд ороод бараг өдөр шөнөгүй архи усаар агаад бие нөвдөд ингээд нас орсон гэд хэлдэг. Тэгээд тэгсэн чинь ээжийнхээ ардаас гашуудаад юу вэ? Аав намайг сэлээгүйгээд намайг ад үздэг байсан. Тэгтэл би аавынхаа үгэнд ороод ингээд сэлээд явсны хариуд аав маань надад ийм хариу барьж байгаа юм уу? Ээж маань байхгүй мүү гэд ээжийнхээ ардаас гашуудаад буцаад номын сандаа хүрээд ирдэг. Тэгээд буцаад номын сандаа ирсэнийхаа дараа би аавынхаа үгэнд ордог байж гэж харамсаж ирсэн шал дэмий байсан байна. Тэгэл би ингээл олимпийн авраг болсон бол миний амьдрал шал өөр байх байсан байх та гэж бодсон чинь үгүй байсан байна гэл. Тэгснээ ингээл би ингээл найзуудтайгаа ч юм уу ингээл аав ээжтэйгээ зурлаад ингээд амьдарч байгаа шал утгагүй амьдралууд байна. Би арай нэг гоё утга учиртай амьдрал руу очимоор байна гэж хэлдэг. Тэгэл би ингээд бүр ингээд дэлхийн сайн сайхны төлөө зүтгэж байгаа тийм гоё утга учиртай. Гэхдээ энэ гэр бүлийнхнээсээ хол нөгөө гэр бүлийнхэнтэй би туслаагүй гэдэг байсан гэмшилтэй байсан бол тусалсан ч гэсэн тэдний хувь тавилан тэдний өөрсдийнхөө замаар явах байсан байна гэдгийг мэдсэн учраас гэр бүлийнхнийхаасаа хол би бүр ингээд гоё дэлхийн сайн сайхны төлөө зүтгэж байгаа тийм амьдрал утга учиртай амьдрал руу явмаар байна гэж тэгсэн чинь тийм нэг ном гаргаж өгөөл явуулдаг байхгүй. Тэгсэн чинь тэр нь болохоор бүр ингээд мөсөн уулан дээр дэлхийн дулаарлыг тэмцэж байгаа багийн гишүүн тийм судлаач хүний дүрээр очтیں۔
Тэгээд тэр судлаач нар өөрсдөө тэр нөгөө мөсөн гол молынхаа хэмжээг авах гад явхад нь одоо цагаан баавгатай газар очсон. Тэгээд тэр цагаан баавгаагаа хардаг манаанд ингэж ээлжилж гарч идэг байдаг. Тэгээд Нора маань тэнд очисон өдрөө яг Норагийн тийм манааны ээлжтэй байж таардаг. Тэгээд нөгөө судлаачд нь бид нэг 4-5 цагийн дараа ирэх шүү, цагаан баавгаа гарч ирвэл нөгөө сурснараа тохиогоо өгөх ёстой шүү гэл тэгээд яваад өгдөг. Тэгээд Нора маань тэнд ганцаараа ингээ манаанд гараад амар хүүтэнд зогсож жохдоо айгүйх ганцаарддаг байхгүй. Гэхдээ язгуур амьдрал дээр явж гисэн амар их ганцаарддаг амьдралтай байдаг шүү дээ, өөрхөн жинхэнэ амьдрал дээр. Гэхдээ тэр жинхэнэ амьдрал дээр бол маш их ганцаардчихсэн ч гэсэн айгүйх чимээ шуугантай учраас дотгошоогоо ингээд өнгөх боломжгүй шал өөр төрлийн ганцаардал байдаг. А тэгтэл тэр мөсөн уулан дээр өөр хинч байхгүй чимээ аниргүй тэр газар ингээд ганцаараа байж хтаа бол ингээд өөрийнхөө тухай бодоол тэгэл өнгөрсөн хугацаанд ингээл янз бүрийн амьдралаар ингээд амьдарч үтсэн тухайгаа ингээд бодоол байж идэг. Тэгээд бодож явах хугацаанд болохоор ингээд аав ээж хоёрынхоо ингээд би аав ээж хоёр маань намайг хайрлахгүй байгаад би амар гимшдэг байсан. Би өөрөө муу, би өөрөө л ингээд хангалтгүй учраас тэр хоёрынхоо хайрыг татах чадахгүй байна гэж боддог байсан боловч өөр амьдралаар амьдраад үтсэн ч гэсэн аав ээж хоёр маань их өөрчлөгдсөн бэ гэд хардаг. Тэгэнгүүтээ гэхдээ өөрөө ч гэсэн Нора маань өөр амьдралаар амьдраад үтсэн ч гэсэн тэр амьдралдаа бас аз жаргалтай байгаагүй шүү дээ. Тийм болохоор бодож үзээд аав ээж хоёр маань ер нь бол тэр хоёр намайг хайрлаагүй миний буруу байхгүй юм байна. Дээрэс нь тэр хоёр ч гэсэн ингээд намайг хангалттай хайрлаагүй шалтгаан нь бол тэр хоёрын бас буруу биш юм байна. Би ингээд өөр амьдралаар амьдрч үзээд аз жаргалгүй байгаатай яг адилхан тэднэр ч гэсэн байгаа амьдралдаа хамгийн сайнараа л хандсан нь тэр юм байна. Тухайн цаг мөчтөө надад хамгийн сайнаа зориулж исэн, хамгийн сайнаараа байсан л тэр юм байна гэж ойлгоод тэгээд ганцаардаад тэнд зогсож явахтаа аав ээж хоёроо чин сэтгэлээсээ уучилдаг байгаа. Тэгээд амар ингээд уучлал гоё ингээд өөрөглөөгөө дотоод руугаа өнгийгөөд байжсэн чи гинт жинхнээсээ цагаан баавга урдаас нь гараад ирдیں۔ Тэгээд нөгөө цагаан баавга гарч ирсэн чи айгаад тэгээд бэлхийн дулаарлаас болоод цагаан баавга нар нөгөө хоол хүнс нь хомсдсон учраас юм хүн гарах юм бол шууд идэх тийм нөхцөл байдалтай байгаа байхгүй юу. Тэгээ нөгөөдөг чинь айгаад хүүе би номын сан руугаа буцах хэрэгтэй наа. Нөгөө цагаан баавгаа хараад айцсан учраас номын сан гэл тэгсэн чи дөрөсөн номын сан гарч ирдэг байхгүй юу. Өнгөрсөн амьдралууд нь шууд номын сан руугаа өсрээд исэн шүү дээ. Тэгсэн чи энэ амьдрал дээр нь болохоор цагаан баавгаа урдаас нь гарч ирээд яг үхэлтэй нүүр тулж ах чинь нөгөө номын сан руугаа буцдаг уу юм. Тэгээ тэгсэн чинь тэрний шалтгаан нь болохоор номын сан руугаа ямар үед буцах вэ гэхээр амьдрмааргүй санагдсан үедээ номын сан руугаа буцсан юм байлээ. Тэгсэн чинь Нора маань урдаас нь цагаан баавга буюу жинхэнэ яг үхэл урдаас нь гараад ирсэн чинь юу үххийг хүсэх бүр ингээд амьдрах гад тэмцээд номын сан хаана наа гэ нөгөөдгөөсөө зүхтаад амьдрах гад байгаа шүү дээ. Тэгвэл амьдрахыг хүсээд ангууд нөгөө номын сан руугаа буцдаггүй юм байлээ. Тэгээд нөгөөд чи ингээд орилж морлол чарлаж марлаалцсан буу муугаараа буудаж агаад нөгөө юугаа баавгаагаа үргээгээд яваалдаг байхгүй юу. Тэгээд явуулсныхаа дараа өөрөө бүр шоконд ороод хүүе би чи үххийг хүсээд исэн биз дээ. Тэгсэн чинь яг миний урдаас жинхнээсээ үхэл гараад ирсэн чи би чи үххийг хүсэхгүй байгаа юм шүү дээ. Би чи амар амьдаа хайртай юм байна шүү дээ гэдэг ингээд бүр өөрөө шоконд ордог. Нөгөө судлаачд нь бол ирчээд шоконд орсон байхыг нь харчаад баавга хараад ингээд шоконд орсон юм байна гэж бодож байгаа байхгүй. Тэгсэн чинь өөрөө болохоор юу тэр баавганаас болоогүй жинхнээсээ би амьдрахыг хүсэж байгаа юм биш үү гэдгийг бодоод ингээд шоконд орсон байж байдаг. Тэгээд тэр дотроо нөгөө судлаачийн дундаа нэг залуутай танилцсан чинь тэр залуу нь бас яг Норатай адилхан ийм аялаж явж байгаа хүн байдаг. Аялаж явж байгаа гэдэг нь нөгөө үхэл амьдралын зааг дээр очсон. Тэгээд Нора шиг ингээд аялалт хийж байгаа хүн байдаг. Тэгээд Нора маань ингээд юм хумаа ингээд таньж мэдхгүй ингээд гайхаад ингээд төөрөлдөж байгааг нь хараад чи надтай адилхан юм биш үү? Би ч гэсэн чамтай адилхан. Би ингээд бас аялаад явж байгаа хүн байна гэд хэлдэг. Тэгээд тэр хоёр ингээд өөрсдийнхөө амьдралынхаа талаар ярьж агаад нөгөө залуу нь ингээд таалагдаж маалагдаж байгаа тэр хоёр ингээд жоохон хайр сэтгэлийн холбоотой болох гээд ирдэг байхгүй. Тэгээд тэгсэн чинь Нора нөгөө залуугаа харсан чинь амар ингээд гоё халуун дулаан яриад байгаа ч гэсэн нэг л хүүтэн хүндээ санагдаад нөгөө залуутай хамт баймааргүй санагдаад эхэлдэг. Тэгээ хамт баймааргүй санагдсан шууд номын сан руугаа буцаад очичдаг. Тэгээд Нора манд буцаж ирээд номын санчтаа эхэлдэг. Би өөр нь ингээд нөхөртөөгөө суух ёстой байсан, хүүхэд гаргах ёстой байсан, олимпийн тамирчин болох ёстой байсан, рокод болох ёстой байсан гэд маш их зүйлд харамсаж исэн. Би тэр амьдралууд руу орсон бол яах байсан бол миний амьдрал өнөөдөр илүү гоё байх байсан байх та. Тэгэхэд би зөв сонголт хийсэн бол жишээ нь одоо найз залуу маань архинд орохгүй байх байсан байх та гэл би маш их зүйлсүүдийг харамсдаг байсан. Гэхдээ би тэр зүйлсүүдийг би өөрөөр сонголт хийлээгээд тийм их зүйл өөрчлөгдөхгүй юм байна гэдгийг ойлголоо гэд. Жишээ нь би нөхөртөөгөө гэрэлсэн ч гэрлээгүй ч тэр архинд орох ёстой байсан байна. Одоо би олимпийн тамирчин болсон ч болоогүй ч бол ингээд угаасаа намайг хайрлахгүй өөрийнхөө төлөө сонголтуудыг хийх байсан байна. Гэх мэтчлэнгээр ингээд би өөр нь ямар ч амьдрал руу орсон аз жаргалгүй юм байна штэ. Би тэгээд гол нь харамсах шаардлагагүй байсан байна гэд бүр харуулслын намайг бүр амар нэмгэрсэн байдаг. Яг бол би муураа хайрлах байсан гэж тэгчихсэн чинь муур нь бүр
жихнээсээ өөрөө дээд зэрэгээр харьсан байсан гэдгийг ойлгоод өөрийгөө уучлаа. Тэгээ харуулсан ном бүр ингээ амар нэмгэрсэн байдаг. Тэгээ номын сан чинь болохоор үгүй чи юусаа шантарч болохгүй. Энд ингээ зөндөө олон хязгааргүй боломж байна. Чи хязгааргүй гэдэг үгийг ойлгож байна уу? Хязгааргүй чиний өөрөө уран сэтгэмж чинь л бодож чадахгүй байна. Чиний хэлж байгаа юм чинь дандаа л тэр гэсэн нэг өөрийнхөө юмныг бодоод штэ. Тэг таньдаг хүрээндээ л ингээ сэтгэлээд штэ. Чи бүр ингээ гоё далаацтай сэтгэж болно. Бүр ингээд гоё уран сэтгэмжээрээ сэтгэлтэй гол нь энд хязгааргүй боломжууд байна штэ гэлтгсэн чинь. Тэгвэл та надад гоё зөвлөлт өг гэтгсэн чинь би зөвлөж болохгүй. Чи өөрөө л дотроосоо ингээд шийдэх хэрэгтэй. Би зөвлөх боломжгүй. Гол нь энд бол хязгааргүй боломжууд байшгүй гэж хэлдэг. Тэгээд нөгөө Нора маань ингээл нэг амьдрал руу орж үзэл би амьдрмааргүй байна гэл нөгөөх нь номын сан чинь үгүй энд зөндөө боломжууд байна штэ гэл нөгөө Нора маань ингээд маш олон амьдралаар амьдарч үздэг. Зөндөө олон амьдралаар амьдарч үзэж хагаад нэг юм хамгийн сүүлийн амьдрал руу гардаг байхгүй. Тэр сүүлийн амьдрал нь болохоор нөгөө өөрийг ингээд танаа муурчин өгцөн байж тээ гэд хэлсэн залуу байдаг шүү дээ. Тэр залуу нь болохоор ингээд муурыг нь огшоолж өгч гүйжсэн. Тэгээд айгүй гой залуу эмч. Тэгээд тэр залуу нь болохоор өөрийг нь ингээд копинд өөрчилсөн, болцох санал тавьжсэн ч гэсэн Нора болохоор нөгөө хуучин найз залуутайгаа байсан учраас тэр залуудаа хайртай байсан болохоор нөгөө тэрэнд зөвшөөрөөгүй байдаг. Тэгснэ номын санчтай ингээд за би тэр залуутай юу ингээд хамт копи уугаа тэгээд бит хоёрын амьдрал бүтсэн тийм амьдрал байна уу? Би тэр амьдрал руу орё гэж хэлээд тэгээд тэр амьдрал руугаа очдог. Тэгээд тэгсэн чинь тэр залуутайгаа эмч залуутайгаа суудсан. Тэгээд өөрөө бүр философороо язгуур амьдрал дээр философи мэрэгчлээ шүү дээ. Тэгээд бүр философороо дахиад магистрт сураад тэр сургуулаа төгсөөд тэр сургуульдаа багшилж байгаа. Тэгээд дээрэс нь нэг хөөхөн охинтой. Тэгээд дээрэс нь нохоотой. Тэгээд тийм амьдрал руу ордог байхгүй. Тэгээд тэр амьдрал нь бол бүр өөрт нь үнэхээр таалагдаад тэгээд тэр амьдралдаа айгүй гоё урт удаан амьдрдیں۔ Айгүй гоё ад жаргалтай амьдраад нөгөө уулын сэтгэл гонсойхон бол буцчих штэ. Тэгээд ихтэй сэтгэл гонсойхгүй айгүй гоё амьдрдаг байхгүй. Тэгээд амьдарч байгаад бүр ингээ амьдрал нь айгүй ад жаргалтай байгаадсэн. Нэг өдөр нөгөө номын санчаас санаад тэр номын санч нөгөө нэг яг өөрх нь яг язгуур амьдрал дээр нь өөрт нь аав нас орцныг хэлээд өөрийг нь ингээд илээд бүхин зүгээр болоо сайхан болно гэд өөрт нь айгуугаа сэтгэлийн дэм өгчээс учраас тэр язгуур амьдралынхаа номын санчийг санаад тэр номын санчтайгаа хоёлоо номын сантаа ганцаардаад байж хата айгуу шатар тоглодог гэсэн мэлээ. Тэгээд тэр номын санчтайгаа очиж шатар тогломоор байна гэд бодоод тэгээд өөрхөө яг жинхэнэ амьдарч исэн тэр язгуур амьдралынхаа нутаг руу явдаг байхгүй. Тэгээд тэнцээд очисон чинь өөрөө нөгөө нэг улан 7 хоногт нэг удаа төгөлдөр хуур заадаг байсан шүү дээ. Тэгсэн чинь тэр төгөлдөр хуур заадаг байсан хүүхдийг нь цагдаа нар барьсан явж идэв. Тэгээд нөгөөт чинь улан тэр цагдаа ч тэр хүүхдэн ч энэ амьдралд нь бол Нораг танихгүй шүү дээ. Тэгсэн чинь Нораа гүйжчихэл яагаад энэ хүүхдийг барьчихсан юм бэ? Юу болоод байгаа юм бэ? Энэ хүүхд чинь айгүй сайн хүүхд шүү дээ гэж чи цагдаа нь сайн хүүхдгийн шүү дандаа л хэрэг тарьж идэм марчид ингээд баримтлаад яваад өгдөг байхгүй. Тэгээд тэгсэн чинь Нораа ингээд бүр гайхаад яагаад юу болоод байгаа юм бэ? Яагаад энэ хүүхд чинь айгүй сайн хүүхдтэй гэж гайхсан чинь яг нөгөө утгах шалтгаан нь болохоор тэр хүүхэд нь ер нь бол ингээ айгүй хэрэг тарьдаг хүүхэд байсан юм лээ. Тэгээ хэрэг тарьдаг хэрнээ өөрөө төгөлдөр хурд айгүй сонирхолтой байсан чинь ээж нь нөгөө Нороогоос төгөлдөр хурыг сургалт авч өгсөн. Тэгвэл нөгөөд чинь төгөлдөр хуртаа бүр дуртай болоод нөгөөдгөө сурах гад нөгөө хэрэг төгөг тарьдаг найзуудаасаа холбоо тасраад бүр тэгээ төгөлдөр хурдынхаа амьдрал руу ороод тэгээд айгүй гоё ингээ төлөвшсөн байд юм байлээ. Норогийн язгуур амьдрал дээр нь болохоор тэгсэн чинь нөгөө энэ сонгосон амьдрал дээр нь болохоор Нороо тэр газараа амьдэрдэггүй өөр газар руу нөхөртөөгөө суугаад нүгэд яваад өгсөн учраас төгөлдөр хуур заах хүн байх болонгууд нөгөө хүүхэд нь заавч чөлөөтэй байгаад тэгээ ингээ найзуудтайгаа нийлээд хэрэг төрөв тарьдаг тийм амьдрал руу орцсон байдаг хгүй. Тэгээ Нора тэрийг хараад амар харамсаад тэгээ харамсахтаа болохоор өөрөө язгуур амьдралдаа би хинт ч хэрэггүй гэж боддог байсан шүү дээ. Тэгсэн чинь би хинт ч хэрэггүй гэж боддог. Тэгээд нөгөө төгөлдөр хуур заадаг хүний маань ээж нь төгөлдөр хуур заалахгүй гэд хэлсэн ч гэсэн энэ язгуур амьдралдаа би хүүхдийн ирээдүг шийдэх хэмжээний би ийм үн цэнтэй хүн байсан биз дээ. Яг одоо ингээ харахад юу ч мэддэхгүй байгаа ч гэсэн миний хийжсэн зүйлсүүдийг хэрвээ би хийгээгүйсэн бол бусд хүмүүст ингэж хор хохирол учруулахаа анзаарахдаггүй ингээд харахад анзаарахдаггүй ч гэсэн айгүй үн цэнтэй амьдрал байсан байж тээ гэдгийг мэдээд тэгээд номын сан руугаа буцаад очичдаг байгаа. Тэгээд номын сан руугаа буцаж очсныхаа дараа нөгөө Нороо амар харамсаад юу амар гоё ад жаргалтай амьдрал шүү дээ. Би нөхөртэй хайртай, хүүхдтэй хайртай, юунда нохоондоо ч гэсэн хайртай. Би амар ад жаргалтай амьдралаар амьдэрсэн шүү дээ. Энэ амьдралдаа би үлдмээрээс шүү дээ. Намайг буцаагаад үг гэж уйлдаг. Тэгээд гэсэн чинь үгүй буцаах боломжгүй тэр чинь 100% ад жаргалтай байсан бол чи тэндээ үлдэх хэрэгтэй байсан. Тэгтэл ад жаргалгүй байсан байж тээ гэж гэсэн чинь тийм л дээ яг би тэр төгөлдөр хуур заажсэн хүүхдээ бодоод гүнгэсэн гэд. Тэгээд тэрнээс болсон юм байна. Гэтэ ингээ бодоод үзэхээр бол миний язгуур амьдрал үн цэнтэй байсан байж тээ гэдгээ ойлгодог. Тэгээд байжсэн чинь гинт ингээл газар хөдлөлт болоод юмнууд нь ингээл нураалт нөгөө юу номын сан нь ингээд нурж эхэлдэг байхгүй. Тэгэл гинт нэг талаас нь гал гарч ирсэн нөгөө номнор нь бүгдээрээ шатаал эхэлдэг. Тэгээдсэн чинь Нороо ч гайхаал хүүе хатагтай ээлэм энд юу болоод байгаа юм бэ? Яагаад энэ номын сан алга болоод байгаа юм бэ гэж тэгсэн чинь нөгөө номын сан чинь
юу яагаад байна? Чиний нөгөө нэг язгуур биед чинь ямар нэг юм тохиолдоод ах шиг байна. Язгуур бие чинь үхэх гээд байгаа юм болов. Хэрвээ язгуур бие чинь үхчих юм бол энэ номын сан тэр чигтээ алга болно. Энэ номын сан гэдэг чинь чиний язгуур биений төлөө оршин тогтнож байгаа маа. Тэгэхээр язгуур бие байхгүй бол энэ номын сан байхгүй би ч гэсэн байхгүй болно гэж тэгдэг. Тэгэл тэгсэн чинь ноороо нөгөө нэг гайхаад ноороо нуулна ингээд зөндөө их харамсаж исэн. Тэрийг тэгсэн бол ингэсэн бол гэж бодож байсан юмнаар нь ямар ч хэрэггүй харамсал. Ямар ч харамсал гэдэг чинь бүр ингэ ямар ч хинт ч хэрэггүй зүйл байсан юм байна. Болох юм болтгоороо болтгийм байна гэдгийг ингээд ойлгоцсон. Тэгснээ болох юм болтгоороо болохдоо миний хийжсэн зүйлсүүд бас тийм ч үн цэнэгүй зүйлсүүд биш юм байна гэдгийг ойлгоцсон. Ингээд олон амьдралыг ингээд арай өөрөөр харах өнцөг нь өөрчлөгдсөн байсан чинь нөгөө номын сан нураад ихсэн чинь ноороо би одоо жоох ингээд амьдрмаар байх гад ингээд байштэй гэх ер нь ингээд жоох тэрийг илэрхийлдэг байхгүй. Тэгсэн чинь номын сан чинь ойлголоо. Энэ номын сан алга болж байгаа нь чамааг өхүүлэхийн тулд биш чамааг амьдруулахын тулд алга болж байгаа юм байна. Тэгэхээр чи энэ дундаас өөрхөн язгуур амьдралынхаа номыг олох хэрэгтэй. Тэгээд ном болгон ч угаасаа гарц штэ. Тийм болохоор нэг номыг аваад эхний мөрийг нь уншвал тэр амьдрал руу очиод байгаа штэ. Тэгэхээр энэ ном болгон ч гарц штэ. Тэгэхээр чи өөрхөн язгуур амьдралынхаа номыг олоод тэрийг уншаад тэгээд тэр язгуур амьдрал руу явах хэрэгтэй гэж тэгдэг байхгүй. Тэгснээ нөгөө номын сан чинь нэг бал өгвөл за язгуур амьдралаа ол тэгээд амьдралаа бич амьдр яв гэл тэгтээ. Тэгээд тэгсэн чинь нөгөө номын сан нь нурж байгаа учраас би таныг яаж орхиж орхих юм бэ? Хойлоо хамт явъя л да гэж тэгсэн чинь нөгөө номын сан чинь үгүй ээ энэ номын сан болон би бол ердөө чиний төлөө оршиж байгаа маа. Хэрвээ чи байхгүй бол бид нэр бүгдээрээ байхгүй. Чиний төлөө оршиж байгаа учраас би бол ингээд өвдөж хатна гэсэн юм байхгүй. Тийм болохоор чи зүгээр надад санаа зовтгүй яв өөрхөн язгуур амьдралынхаа номыг олоо гэл. Тэгсэн чинь нөгөөд чи хайж явж байгаа л өөрхөн нөгөө язгуур амьдралын номыг олоод тэгэл нээсэн байхгүй. Уул ингээд нээх юм бол нэг өгүүлбэр байгаа тэр өгүүлбэрийг уншаад тэр номлогоо ороод идэв штэ. Тэгсэн чинь юу ч байхгүй. Цав цагаан ном. Тэгэхээр бусад номнор нь ингээд жоохон бичигдсэн байсан ч гэсэн Ноорагийн яг язгуур амьдрал бол ирээдүйн юу ч бичигдээгүй. Юу ч бичигдээгүй ингээд чинь бүх юм боломжтой гэсэн үг шүү дээ, тий. Юу ч бичиж болно, яач ч болно. Ирээдүйн амьдрал нь юу ч бичигдээгүй учраас өөрөө тэр амьдрал руу ороод өөрийнхөө амьдралыг яаж бичээд, яаж авч явж болно гэсэн үг шүү дээ, тий. Тэгэл тэрийг харчаал миний амьдрал гэдэг чинь би ингээд яах ч гарцахгүй байна гэж бодож исэн чинь миний ирээдүйн амьдрал гэдэг чинь цав цагаан цаас буюу юу ч бичигдээгүй байгаа. Бүхнийг нь би өөрөө дахиад бүтээх боломжтой. Би чи юу бүр ингээд өөрөө бүр цэвэр боломж юм байна штэ гэдгийг ойлгодог. Тэгэл тэр номон дээр би амьд байна гэж бичээл. Тэгэл би амьд байна гэдгийг бичснээ уншаад нөгөө язгуур амьдрал руу орчдөг. Тэгээ язгуур амьдрал руу орсон чинь нөгөөд чинь нөгөө баахан үхлийн тэгээ унтуулгын ямиг ихтрүүлээд ууцсан болохоор сэрсэн чинь ингээд хамаг би юм бүр ингээд амар өвчтөй, амар өвддөг. Гэр орно ингээл амар замбраагүй нөгөө гэртээ сэрж байгаа байхгүй. Тэгэл тэгснээ нөгөөт чинь нөгөө амьдрахыг хүсэж байгаа болохоор арай гэж мүлхэж гараад хажуу талынхаа хөршийнхөө хаалгыг тогшоол нөгөө хөршин ингээд нөгөө үүр шөнийн цагаар нэг ингээд амар игээ сэгсэцэм ингээд хаалганд тогч болохоор нөгөөт нь ингээд гайхсан чинь би ингээд жоохон тэнийг юм хийчлээ газ надад түргэн дуудаад өгөөрэй гэл тэгсэн чинь нөгөө хөршин түргэн дуудсан чинь түргэн дуудсныг нь хараад ингээд тайвшраад ухаалтчихдээ. Тэгээд эмнэлэгт хүрэгдэж очоод тэгээд эмчлэгдээд байжсэн чинь өөрийнх нь төрсөн ах нь хүрээд ирдэг байхгүй. Тэгээд төрсөн ах нь ирсэн чинь амар ингээл баярлал ах нь бол нөгөөг нь тоодгүй гэсэн чинь ах нь ирсэнд амар баярлал тэгсэн чинь ах нь ирснээ би ингээд урд нь чамайг муухай ашигладаг байсан дуучлаараа тэр үед ч гэсэн ингээд би өөрөө төлөвшөөгүй өөрөө яаж амьдрахаа мэдэхгүй байсан болохоор хамгийн бурууга бараг чамаас болж юм чамаас болол амьдрал сайхан биш байна гэж боддог ер нь би өөрөө ч гэсэн тийм жаахан хүүхэд байсан учраас өөрөө яаж амьдрахаа мэдэхгүй дээ л би чамайг тэгжээсэн шүү. Тэгээд уучлаараа ингээд чамаа тэгээд ингээд өөх гээд эмнэлэгт ирсэн байна гэхээр чи би амар айлаа. Бит хоёрт ингээд аав ээж хоёр нас орсон өөр хүн чифт хоёр байхгүй штэ. Чи ингээд яваад гэх юм бол би яах юм бэ гэл ахаа нэгэл чин сэтгэлийнхаа үгээ хэлсэн чи нөгөөтг нэгээд амар ингээд баярлаад уул нь өөрөө Ноороо амар ганцаардчихсэн штэ. Ахыгаа бодчихсон. Тэгтэл ахтай амар хайртайсэн ч гэсэн ах нь өөрх нь амьдарч байгаа газар ирснийхаа дараа бол найзуудтайгаа уулзаал яваад өгдөг. Ноороо та маань уулздаг байсан байхгүй. Тэгээд тийм болохоор Ноороо бүр амар ганцаарддаг ах махаа сандаг байсан. Чин ах нь нэрэл тэгэл чин сэтгэлээсээ уучлалт гоосон чинь Ноороо амар баярлал. Тэгэл ах нь Ноорог тэгээд гэрт нь хүргэж өгдөг. Тэгээд гэрт нь хүргэж өгдөг ах нь ингээд таксныхаа мөнгийг төлдөг байхгүй. Ноороо бол ямар ч мөнгөгүй. Тэгээд өөрийнхөө амьдарч байгаа байрныхаа түрээсийн мөнгийг төлж чадахгүй. Тэгээд ингээд хүнтэй суугаагүй 35 настай амар хамсаж байгаа тэр амьдрал руугаа буцаад очсон шүү дээ. Гэхдээ тэр амьдрал нь бүх юм нь өөрөөр харагдаж эхэлдэг. Гадаа ургаж байгаа цэцэг нь, хөршүүд нь гэл бүх юм нь өөрөөр харагдаж эхэлдэг. Тэгэл тэр өөрөөр харагдаж байгаа зүйлсүүдийг хараад баярлал. Амьдрал нь нөхцөл байдал нь бүх юм нь хэвэндээ байгаа ч гэсэн өөрөө тэрийг ингээд харах өнцөг нь өөрчлөгдсөн амар аз жаргалтай. Тэгээд мөнгөгүй түрээсээ төлж чадахгүй тийм байдалтай байгаа хэрнээ одоо ингээд миний амьдрал чинь цаашдаа би номоо харсан. Цаашдаа ч гэсэн ийм бүтлэхгүй байна гэсэн ямар ч тийм баталгаа нотлохоо байхгүй. Цаашдаа бол миний амьдралын ном бол цав цагаан байгаа юм чинь тэр амьдралын ном дээр би юу бичих нь тэнд бол ингээд цэвэр боломж гэлж бодоол одоо нөхцөл байдал нь ингээд мөнгөгүй тийм хэцүү байгаа ч гэсэн цаашдаа бол миний ирээд бол төгс
боломж, цэвэр боломжоор дүүрэн болохоор би ингээд өөрчилж чадна гэл амар гоё ад жаргалтай байжсэн чинь гээд уцаар залгаал. Тэгээд залгасан чинь нөгөө нэг төгөлдөр уур заалгадаг хүүхдийн ээж нь гэдэг аахгүй. Тэгэл тэгснэ ээж нь ингээд уул нь ингээд юу төгөлдөр хуурчаад багшад ингээд өгөх мөнгөгүй болохоор болиё гэж бодож байсан юм аа. Гэтэ манай хүүхэд ингээд би төгөлдөр хууraa сурмаар байна гэж хэлсэн учраас дахиад үргэлжлүүлээд хичээлээ авъя гэд хэлдэг. Тэгээд нөгөөд чинь баярлаад заахаар болдог. Тэгээд нөгөөд чинь бол нөгөө язгуур амьдралдаа нөгөө хөгжмийн юунд ажиллаж байсан шүү дээ. Хөгжмийн дэлгүүрт ажиллаж байсан. Тэгээд нөгөө хөгжмийн дэлгүүр нь чиний дүнсгэр царайнаас болоод үйлчлүүлэгчэд яваад ийна гэд хэлсэн байсан. Тэгсэн чинь нөгөөд чинь нөгөө намын сан дотор байхдаа өөр амьдралаар амьдарч үзэж яхад нь дандаа тэр дэлгүүр нь хаалгаа барьсан байдаг. Тэгэхээр ерөөсөө нороогоос болоод норогийн дүнсгэр царайнаас болоод тэр дэлгүүр нь ингээд дампуурах гад байсан биш. Угаасаа л эрэлт хэрэгцээ байхгүй дампуурах чамтай дэлгүүр байсан байж тардаг. Тэгэнгүүт би тэр дэлгүүрийг ингээд дампуурлчлаа гэсэн гимшил нь бас ингээд алга болчдаг. Тэгээд нөгөөд чинь тэр дэлгүүр нь угаасаа ингээд дампуурах чамтай гэдгийг мэдж байгаа болохоор дэлгүүртээ буцаж ажилд оролгүйгээр өөрөө төгөлдөр хуурын багшийнхаа ажлыг хийх гээд ингээд амар их зар тавиад тэгээд айгуу гоё ингээд итэвхтэй өөрөө ингээд хайж эхэлдэг байхгүй. Зарынхан дагуу хүмүүс ирээл тэгээд айгуу гоё хичээлээ заадаг. Тэгээд ном маань төгсөхдөө болохоор нөгөө нороо маань номын санчаа санаад жинхэнэ яг өөрхөн жинхэнэ амьдрал дээр байгаа нөгөө хүүхэд насанд нь өөрт нь тусалж исэн тэр номын санчаа санаад тэр номын санчтайгаа очиод шатар тоглоод тэгээд ном дуусдаг байхгүй. Тэгээд номынхон төгсгөл хэсэг дээр болохоор нороо маань ерөөсөө тэр харамсаж исэн бүхий л харамслууд тэр үед би өөр сонголт хийсэн бол тийх байсандаа ингэхэн байсандаа гэсэн юмнаар юу ч байхгүй байна. Би тухайн үедээ хамгийн сайн сонголтоо хийсэн. Хүмүүс ч гэсэн тухайн үедээ байж болох хамгийн зөв сонголтоо хийсэн. Тэгэл энэ л юм байна. Тэгээд өөр өчтөчнөө амьдралаар амьдарч үтсэн ч гэсэн том рок одоор болч үзлээ, олимпийн аврагч болж үзлээ, лаг бүр гоё кино жүжигчин болоод бүр ингээд тасархаа бүр Холливуудын одуудтай хүртэл болцож үзлээ гэх нэг олон амьдралаар амьдраад утсан. Тэр болгоныгоо бодож үзсэн ч гэсэн амьдрал чинь угаасаа 100% аз жаргал биш юм байна. Амьдрал заримдаа аз жаргал, заримдаа азгүйтэл ингэж угаасаа алаг цог байд юм байна. Тэгэхээр толгоон дотроо бусад хүмүүсийг хараад тэдний амьдрал 100% аз жаргалтай байх таа гэж бодох ямар ч шаардлагагүй байна гэдгийг ойлгоод тэгээд тэднийг ойлгоод бусад хүмүүсийн амьдрал ч гэсэн ирэнтэй бараантай юм байна гэдгийг ойлгосныхоо дараа өөрийнх нь яг тэр ингээд ирэнтэй бараантай өөрийнх нь энэ амьдрал бүр амар гой санагдаад эхэлдэг. Тэгээд энэ олон амьдралын хувилбарууд байгаа ч гэсэн өөрийнх нь яг энэ амьдарч байсан амьдрал бол үнэхээр үнцэнтэй гой амьдрал байсан юм байна гэдгийг ойлгодог. За дээрэс нь ирээдүй гэдэг бол ерөөсө тааварлашгүй. Хичнээн мянган бүтлгүүтээд өнөөдөр ирсэн ч гэсэн ирээдүйд дахиад 1001 дэх 12 дахь удаага бүтлгүүтэн гэсэн юм байхгүй байна. Бүтлгүүтч болно, бүтлгүүтгүйч байж болно. Ирээдүй бол цав цагаан ном юм биш үү? Тэрийг би өөрөө бичсэн байх шүү гэдгийг ойлгоод ингээд ном маань дуустдаг байгаа. Тэгээд номын зохиолч маань ч гэсэн өөрөө тэр сэтгэл готралтай 24 наснда бол ингээд үхий гэж бодож исэн бол 29 наснда анхныхаа номыг бичсэн. Одоо 50 настаа гэхэд бол одоо бичиж байгаа номнууд нь бүр дэлхийн бестселлер болоод адилхан үхий гэж бодож байгаа тэр залуу хүмүүст тэ одоо өнөөдөр үхий гэж бодож байгаа ч гэсэн ирээдүйд чинь ийм шал өөр төсөөлөгчгүй тийм сайхан ирээдүй хүлээж иж болно. Тэр ирээдүй чинь бичигдээгүй байгаа. Өнөөдөр азгүй юм чинь маргааш азгүй гэсэн юм юу ч байхгүй. Ирээдүй бол цэвэр боломжоор дүүрэн байгаа шүү гэсэн ингээд мессежүүдийг номоороо дамжуулаад өгч байгаа учраас бас харахад ч гэсэн тэр хүн бол 24-т үхийгээд номын зохиолч маань 24-т үхийгээ бодож явахдаа 40 наснда 50 наснда ингээд дэлхийн бестселлер болоод олон хүмүүс сэтгэлээр гутарсан хүмүүсийг амьдруулах хэмжээний ном бичээд бүтээл туурайд тэр номноос нь урам зориг авсан хүмүүс амьдрах эрчгүүч ороод явна гэдгийг 24 наснда бол мдээгүй байсан байгаа шүү дээ тийм болохоор энэ номоороо ч гэсэн дамжуулаад одоо хэцүү байгаа гэд ирээдүйд чинь тийм байна гэсэн үг биш шүү. Бас өнгөрснөө өөрчилчвэл одоо өөр байна гэдэг бас худлаа шүү. Тэр үедээ тухайн үедээ хамгийн сайнараа сонголтуудыг хийсэн бас чи өнөө хийсэн сонголтууд чинь бусд хүнд ингэж гай болсон гэдэг ч гэсэн бас шал худлаа шүү гэдгийг бас энэ номоороо дамжуулаад өгсөн учраас бас уншигчдад айгу гой тийм би ганцаараа биш юм байна. Би ганцаараа л төвж бодлоод яваад байгаа хүн биш юм байна гэсэн мессежүүдийг аюу гой өгдөг юм байлээ. За дараагийн бичлэг дээр болохоор ингээд дууга гэсэн номыг сонгож авсан. Энэ ном болохоор New York Times-ийн бестселлерийн жагсаалтанд 7 дахь жилдээ багтаж буй ном. New York Times-ийн бестселлер 7 жил орсон гэдэг чинь өөрөө маш учир шалтгаантай болоод орсон байгаа шүү дээ. Тэгээд номынх нь гачган дээр нь бол гүн гүнзгийс судлаж гайхалтай баримт дээр тулгуурласан сонирхолтой бүтээл болжээ. Тэгэхээр нэлээд чанартай ном юм шиг байгаа. Тэгэхээр дараагийн бичлэг дээр энэ дууга гэсэн номыг ярилцах болно. Тэгээ дараагийн бичлэгээр олзъя баяр та.